Турк улсад үйлдвэрлэсэн автобусны хувьд дулаан оронд үйлдвэрлэсэн тул Монголын цагуурын нөхцөлд тохирохгүй байх магадлалтай. Мөн үн хүртэхийн хувьд харьцангуй өндөр байгаа. Түүнчлэн одоо нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа цантдаг, тоос шороо ихээр нэвтэрдэг зэрэг сөрөг талтай автобусыг өндөр үнээр авах нь тохиромжгүй сонголт юм а. Хувийн хвшлэгний явуулсан судалгаагаар Атипус, Тэнүү огоо зэрэг компани Хятад Солонгос улсад үйлдвэрлэсэн автобуснууд манай нөхцөл тохиромжтой болохыг онцолж байгаа. Эдгээр автобуснууд нь 50-100 сая төгрөгийн үнэтэй учраас одоо нийтэд үйлчилж байгаа бүх автобусыг шинчилж болох зүйгаамаа. Үнэхээр парка шинчилъя гэж бодож байгаа бол зүгээр одоо энэ Хятадын автобус ч юм уу Hyundai-гийн одоо энэ автобусаар парка шинжилэх нь бол илүү үр дүнтэй. Одоо жишээлбэл 100 сая автобус бол 250 автобус авах нь. 50 сая автобус авах гэж бол 25 тэрмэлч 500 автобус авах шүү дээ. Тэгэх юм бол одоо энэ нийт явж байгаа автобусныхаа 60-70% паркинг шинжилгээ шинэ автобус явуулах ийм боломж бүрдэх байхгүй. Тэгэхгүйгээр зүгээр ерөөсөө л мөнгө олдсон дээр одоо анхны чамаагүй нэг өндөртөгтэй мавыг гээд дундаас нь мөнгө олох гэсэн хүмүүс одоо тэр өндөртөгтэй автобус авахыг бол үгүйсгэх байна. Бидэнд ямар их мэдл байгаа шин. Нийтийн тээвэр төвлөрж байгаа автобуснууд өвөлдөө цантдаг зундаа бөхчим халуун байдаг. Манай орны цагуурын нөхцөлд тохирдоггүй учраас хурдан эвдэрдэг олон шүмжлэлийг дагуулдаг. Одоогоор манай улс Солонгос улсын эдлэгэнд дуссан автобуснуудыг оруулж ирж дахин 5-6 жил ашиглаж байгаа. За гадны зах зээл дээр хамгийн хямд буюу 30-40 сая төгрөгийн үнэтэй автобуснууд иргэдийн ая тухтай аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгаамаа. Тиймээс энэ удаагийн парк шинжилгээг ашиглан чанартай хямд Монголын цагуурын нөхцөлд тохирсон автобус авахыг хувийн хвшлийнхэн хүсэж байгаамаа. Яавал хувьдаа чадахгүй л гэж үздэг шүү дээ. Өвдийн цагт бол тэгэл хаана бууж байгаа, хаана зогсож байгаа мэддэгдгүү. Дээр үед чинь бол нэг кондуктор нь хэлээд явдаг гэсэн шүү дээ. Төдөө зогсоолдор буулаад тэглэглээ. Одоо бол тийм байдгүй юм шиг бол бидний хөдөөний хүмүүс л дээ. Гэхдээ хайныг ирэхэд тиймэрхүү мөвөл харагдчихл идгээ. Ер нь бол нэг хангахгүй байгаа гэж бодож штэ. Айгу хүүтэн тэгээд айгу шил мэлэн битүү цантай. Ер нь бол хангахгүй байгаа гэж бодож байна. Тэгээд бас Монголын инженерүүд бас айтайхан энэ троллейбуснуудыг хийдэг болцсон юм билээ шүү дээ. Тэгээд дээрэс нь гаднаас тийм өндөр үнэтэй өртгөөр энэ автобуснууд оруулж ирэх шаардлага байна уугүй юу. Тэгээд энэ бас шаардлага хангахгүй. Угаас манай өвлийн улирал зохицохгүй байдал байгаа шүү дээ. Ер нь бол байнгын автобусны дээр хаана явж ингээд буухад буулаа ер нь чаддаггүй шүү дээ. Автобус дандаа тэрхээрээ. Тэгээ жоохон хүүтэн тэр талаар анхаарал зүгээр л. За улс орон хөгжин цэцэглэж байгаа энэ үед цантсан цонхтой автобусанд сууж буудлаа андууран бодилдог байдлыг арилгах зэрэг шаардлага олон байгаа. Хэдэн жилд нэг удаа явагддаг нийтийн тээврийн парк шинжилэлтийг энэ удаад чанартай үр өгөөжтэй хийх боломж бидэнд байна.